Эрүүл мэнд боловсролын салбараас одоо бас таналт хасалт хийхгүй гэж яагаад баяртай байгаа. Тэг бодит байдал дээр жоохон өөр байгаад байна. Эмч эмнэлгийн ажилчдаас одоо цомготгол хийхгүй гэсэн боловч эмч зөвлөгч эмнэлгийн мэрэгчлэнээс бусад мэрэгчлэнүүдээс нь 9% ханалт хийнэ гэж байгаа. Гэтэл энэ ажилтнууд чинь тухайн байгууллагын бараг 20 хүрэхгүй хувийг эзэлцгаадаг. Тэгээд олдоц муутай энэ мэрэгчлээс нь 9% хасчихаар эн чинь өөрөө эргээд эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход бүр их сөрөг нөлөө үзүүлээд явчихаар байгаа. Тэгэхээр энэнийхээ тоо баримт энэ асуудлуудыг эрүүл мэндийн сайд, сангийн сайдад сайн ойлгуулсан уу? Тэгээд нийт албаа агчдын тооноос 9% тэг эмнэлгийн биш ажилтан хаснаа гэх юм бол бараг тэгээд эмч зөвлөгч эмнэлгийн мэрэгчлэнээс өөр ажилтан хүрхээргүй байгаа. Тэгэхээр энэ 9% яг яаж тооцож хасах вэ? Тэрийг нэг тодорхой хэлээд өгмөр байна. За дараагийн хоёр дахь асуудал энэ 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо энэ 25 оны төсөв тавиулах гэж одоо Жавхлан сайдаас би одоо маш их гуйж яг одоогийн байгаа нөхцөл байдлыг тайлбарлаж тэгээ Жавхлан сайд ч энийг маш сайн ойлгож эрүүл мэндийн салбарыг дэмжиж одоо энэ 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг дийлэх хувь нь орон нутагт нийлүүлэхээр тавьж өгсөн. Ингээд нэг сарын 24-нд худалдаа авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг сайдын тушаалаар батлаад гаргацсан. Тэгээд нэг сарын 24-нээс хойш худалдаа авах ажиллагааг хуулийн хугацаанд хийж амжуулаг энэ улсуудтайгаа төрийн нарийнд одоо энийг одоо худалдаа авалтыг зохион байгуулж одоо ажиллахыг үүрэг даалгавруулсан тушаал гарцсан. Тэгээд энэ хариуцлагагүй хандсан хүмүүстэй эрүүл мэндийн сайд одоо хариуцлага тооцох уу? За тэгээд одоо нэгэнт одоо ингээ хасагдсан гэж байгаа юм чи тэр чигээр нь энийг бас бүтнээр нь асуулчих бас хайран энэ дээр нэн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд байгаа 20-30% шултгаа буцааж тавьж өгөх тал дээр нь одоо сангийн сайд маань энэ дээр нэг анхаарч өгөөч гэж одоо хүсэх байна. За тэгээд эрүүл мэндийн салбараас энэ 60 тэрбум хөрөнгө оруулалтаас гадна дахиад нэг 40 гаруй тэрбум төгрөгийн одоо хасалтыг хийсэн байна. Тэгээд ингээд 100 гаруй тэрбум төгрөг хасчаад одоо өнөөдрийн бодит нөхцөл байдал хүнд байгаа. 24 оны эцсийн байдлаар бүх үр төлбөрийг дарагдуулж дууссан боловч 25 он дахиад үүссэн энэ хүнд нөхцөл дахиад 43 тэрбум төгрөг хасчаар юу болох вэ? Тэгэхээр яг нийт хэдэн тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбараас хасалт хийгээд байна. Энийг бас та бүхэн хэлж өгөөч гэж хүсэх байна. За баярлалаа. За хариулт өгье. Сангийн яам 4-р эндэр. Мөнх сайхан гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга хөтлөж жаргал эрүүл мэндийн сайдын багц дээр хөрөнгө оруулалтын дээр энэ жил 193 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтууд батлагдсан. За эрүүл мэндийн тоног төхөөрөмж 60 тэрбумаас 54 тэрбум хасагдсан. Гэрээ байгуулсан дүнгээр 5 тэрбум үлдсэн байгаа. Дээрэс нь хавдрын эмнэлэгтэй холбоотой тоног төхөөрөмжийн зардал 6.8 тэрбум, мөн хавдрын эмнэлгийн одоо дид үтц хашаатай холбоотой санхүүжилт 5 тэрбум хөрөнгө оруулалтын зардлаас мөн тендерийн хэмнэлтүүд гээд нийтдээ 69 тэрбумаар буураад 132 тэрбум болсон байгаа. За эрүүл мэндийн сайд Чимбүрэн нэмж хариулъя. За одоо бид эрүүл мэндийн сайдын багцаас 33.5 тэрбум, хөрөнгө оруулалт 69.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 47 нийтдээ 150 тэрбум асагчаад байгаа шүү дээ. За одоо тэгээд хариуцлагын асуудал ярил хаана ямар алдаа гарсан гэдгийг бол тодгол хийсний дараагаар процессын шинжилгээ анализ хийнэ. Одоо ямар тэрний энийгээд ямар хов живээр хийлтэй биш. Бүх процесс ямар шаталтай үе шаттай явсан, ямар шийдвэрүүд гарч ирсэн, яасан бэ гэдгийг бол одоо тэр хариуцлага тооцож амжинаа. За боловсон хүчний хувьд бол бид аль болохоор одоо эмч зөвлөгч эмнэлгийн одоо гол одоо ачааг үүрж байгаа үйлчлэгч нарыг бол одоо хасахгүй багц зарчим барьж байгаа. За харин одоо эмнэлгүүдийн харьяа эмнэлгүүдийн албадын дарга нарыг цөөлөх. За бага олон дэд дарга нарыг цөөлөх. Ерөн ингээд өнгөрсөн 21-ээс өнөө хугацаанд нийт ажилчдын одоо оронтой 14 мянгаар нэмэгдсэн байх жишээтэй. Энэ дээр за гүйцээж хариулъя. Гол ажил хийдэг хүмүүсийн олж ирсэн мөнгийг зүгээр суугаад авчдаг хэдэн одоо албадын дарга нарыг одоо цөөлнөө. За харьяа байгууллагууд бас байна.
За мөн одоо давхцсан улс төрийн одоо баахан томилгоотой аймгийн эрүүл мэндийн газрууд зарим нэг шаардлагагүй зүйлүүдийг шигшнэ. Гэхдээ таны хэлж байгаа үнэн үү? Бид одоо 9 хувийн хөрөнгөнд бол асар хүнд. Асар хүнд. Нийтдээ 24 тэрбум төгрөг салбарын цалингийн эмнэлэг хийх гэдэг шүү дээ. Энэ бол асар хүнд. Тийм учраас одоо энэ асуудлаа бид засгийн газрын хэрэглэхийн төвшөнд бол ярьж байгаа. Тэгээд одоо аль болохоор л одоо тусламж үйлчилгээнд тоглолт гарчихгүй байх, бодлогын алдаа гарчихгүй байхын төлөө хичээж ажиллаж байгаа. За тоног төхөөрөмжүүд авч үлдэхийг хүсэлвэл яах вэ? Тэгээд энэ чинь бүгд нийтэнд үйлчилж байгаа журам бас л одоо харамсалтай л байна. Одоо хэлэх үг алгав. За тогтмолын мөнх сайхан гишүүн тодруулж асууя. Тэгээд тэр 9% цомгтгол хийхдээ тэр дэмжих албадын тооноос 9% одоо доороо хийхгүй бол нийт ажилтны албаагчдаас нь хийчих юм бол бусад ажилтнууд эмнэлгийн биш мэргэжлүүд үлдэхгүй болно шүү дээ. Тэрийг та маань сайн бодоорой. За тэгээд тэр хөрөнгө оруулалтын одоо алдаа төтгөл гарсан зүйлүүд энэ эрүүл мэндийн яамн дээр чи одоо бүх гарсан тушаал шийдвэр бүгдөө байж байгаа, бүгдөө архивлагдаад хадгалагдаж байгаа. Хаана хинээ тушаал шийдвэр хизээ гарсан, хэн хариуцлага алдсан гэдэг зүйлүүд одоо тодорхой шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй яриадлаа. Энийг одоо тодорхой болгочоор хугацаа өнгөрлөө. Та энийг бас огн хугацаанд тодорхой болгоод ард иргэдэг үнэн зөв мэдээлэлээр хангаад хаана хариуцлага алдсан. Тэн дээр нь одоо хариуцлагаа тооцоод эргээд сангийн яамнаас бас тодорхой хэмжээний энэ шаардлагатай санхүүжилтөд тавиулах тал дээр ажиллаарай гэж хүсье. За баярлалаа. За Чимбэрийн сайд хариулт өгье. За засгийн газар бүрдээд ердөө нэг 10 хоног болж байна. Энэ хугацаанд бид бас хамгийн түрүүнд авч авсан хэрэгжүүлж арга хэмжээл одоо Улаанбурхантайгаа тэмцэх асуудлаас нэлээд тийм ноцтой асуудал байлаа. Өнөөдөр бид одоо хин нэгний хариуцлагын асуудлыг хөөхөөс илүү бушуугүй Улаанбурханаа голомцтод бариад авах нөхөн дархлаажуулалтаа хийх гэдэг асар их яаралтай ажлууд байлаа. Өнөөдөр 1-7 хоногийн дотор л 1500-аас 1600 тохиолдолоор нэмэгдэж байна. Өнөөдөр 100000 болчихлоо. Харин азар манай эрүүл мэндийн салбарын эмчнэрийн ур чадвар сайн тулдаа эндэгдлийг 7-оос илүү гаргаагүй өнөөдөртөө барьж байна. Маргааш 8 болчихгүй гэж айж байна. 9 болчихгүй гэж санаа зовж байна. Тийм ээ. Тийм учраас бол бид вакцинжуулах ажиллагаа эрчимжүүлэхээр нэлээдгүй ажил хийгээд харин засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум нөгөө алдагдж байгаа мөнгнөөс 10 тэрбумыг татаад бас нийт 15 тэрбум зарцуулахаар бас овоо нааштай ажлууд бас урагшилж байгаа. За Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүн асуулт асууя. За аж үйлдвэр эрдэс